Өглөө эсвэл өдөр орой минь энэ удаагийн сэдв сэргийг тэгчэн хүчний нэгэн төрөл биомассын тухай товч дурдах болно. За биомасс гэж юу вэ? Үүний тодорхойлолт нь биомассын нөөц бол байгалийн боловсруулсан ургамал, ургамлын гаралтай материал, мод, ургацын үлдэгдэл, мод, холцын үлдэгдэл, амьтны алгадас, био уруулын үйл явцад ашиглагдах органик эсвэл биологийн задралын бодисууд юм аа. За жишээгээр Непалийн гол хэрэглээ болох сарлагын аргаллыг харуулсан байна. За Непалч гэлтгүй монголчууд 5 хошин малынхаа хэрэглэж болох бүхий л зүйлсийг ашигладгийн адилаар аргалыг хатааж төвшөнд хэрэглэх ба мөн дулаалга гэх мэтээр өргөн хэрэглэдэг. За биомасс дараагийн 3 хуудаснууд дээр биодизель, биоэтанол, метан, gasification буюу хийжүүлэлт, тэгээ шатлалт гэх зэргийг дэлгэрэнгүй тайлбарлана. За шатлалтын процесс за шууд шаталт эсвэл co-firing буюу нэмэлт шатлалт бодис нь хоёр төрлийн материалыг нэгэн зэрэг шатаах эрчим хүчит багтаа түвшний шатлалтыг сайжруулдаг. За хог хаягдлын хийн, нүүрс хүчлийн хийг их агуулмжтай байдаг тул байгалийн хий болон бусад биомассыг шатаах шаардлагатай байдаг. За энэхүү шатлалтаас уураасаа цэцгэлгаан үйлдвэрлэж байна гэсэн санаа. За биодизелийн тодорхойлолт. Биодизель нь өөх тос болон хүнсний ногооноос гаргаж авдаг тос юм. Дамжуулах үйл явц гэлцрээнийг өөх тос юм уу ургамлын тоснаас гаргаж авдаг цэвэр эсвэл дизель түвштэй холж хэрэглэж болно. За ерөнхийд нь товч дуртаад явчихна. За биоорчин хүч байгалийн химийн урвал биоэтанол тодорхойлолтыг ерөнхийдөө энэ зургуудын дээрээс маш ойлгомжтойгоор харж болно. Биомассаас түвшний этилийн спирт үйлдвэрлэх процесс, биоэтанол нь ургамлын цардуул, чихрийн нишинг, үр тариа юу гэж болох юм те тэр хөдөө аж ахуйн хаягдлыг эсгэх үйл явц процесс эцсийн дүндээ биотүрш гаргаж авч байгааг харуулж байгаа санаа. За энэхүү хоёр хуудаснаас биоэтанол буюу биодизель хоёрын ялгааг харж болох юм аа гэсэн санаа. За биоорчин хүч буюу метаны тодорхойлолт. За энэхүү зурган дээрээс маш ойлгомжтойгоор харж болно. Жишээ нь гэр алтан байгууллага ресторанс гарч байгаа био хог хаягдлыг дахин боловсруулах энэ процесс нь жишээ нь дахин сэргийлэх эрчим хүчийг дамжин хөдөлгүүр ороод цахилгаан үйлдвэрлэх жишээ нь тээврийн хэрэгсэлт энэ яваад жишээ ашиг шинтэй бордог гаргаж хөрсөн цолгосноор бидний идэж хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх процесс явагдаж байгааг энэ зурган дээрээс харж болно. За
биоорчим хүч буюу classification буюу хийжүүлэлт. За үнийг биохим түвшний олборлолт гэж тайлбарлаж болно. За сингас буюу синтетик хийн биомассыг 700 градусаас дээш халаана. Ойролцоогоор хатаа хийн 100 градус Celsius байна. За Brillius буюу Brillius 200 градусаас 300 хийн хүртэл шатал ордог. За хийжүүлэлт гэдэг нь биомасс үйлдвэрийн хаягдал гэх мэт түвшний бүрэн бус шаталт бөгөөд нүүрс CO буюу нүүрс төрөгчийн дутуу эсвэл H2 буюу ус төрөгч CH4 буюу метан зэрэг шатдаг үйлдвэрлэдэг. Эдгээр хийнүүдийг шаталтын дараагийн дулааны энергийг бий болгоход ашиглаж болно. За хийн түвшийг аж үйлдвэрийн хаягдал, нүүрс, лигнит зэрэг томоохон биомассын цууртуудаас авах боломжтой. За хийжүүлэлт нь органик буюу чулуужсан түлш дээр суурилсан нүүрс төрөгчийн материалыг нүүрс төрөгчдийн дутуу эсвэл ус төрөгч, нүүрс төрөгчийн давхар эсвэл болгон хувиргадаг процесс юм. Температур нь 700 градусаас дээш даралтын доор байдаг. За ялангуяа хог хаягдал, асуудалтай хог хаягдал, аюултай хог хаягдал үйлдвэрлэх эмнэлгийн хог хаягдал, энэ тарианы хог хаягдалд онцгой хаягдалд онцгой сайн. За сүүлийн утас дээрээ товч тайлбарлаад дуусгая. За нэг түвшийг бусад түвштэй харьцуулах. За жишээ нь энэ хоёрын аль нь шингэн түвш, биотүршийн аль нь биотүршийг нь жишээ нь биотүршийг эрдэнэ гэж авч үзвэл эрдэнэ шишин мэдээж биотүрш юм гэсэн санааг харуулж байгаа. Эрчим хүчний тэнцвэр гэдэг нь тодорхой хэмжээний эрчим хүч үйлдвэрлэхэд хэрэг хэмжээний эрчим хүч зарцуулагддаг, хэрэг хэмжээгээр эрчим хүч үйлдвэрлэдэг вэ гэх мэт. За амьдралын мөрчлөгийн үнэлгээ life circulation assessment. So энэ дээр тайлбар хийвэл энэ амьдралын эхлэлээс төгсгөл хүртэлх процессыг тайлбарлаж байгаа санаа. Энэ дээр бол авсан санаа нь болохоор ургамлын процессыг тодорхой тайлбарласан санаа. За эрчим хүчний агуулалт, эрчим хүчний ургац энэ болохоор нэг дэс гаргаж авч байгаа бүхэл самар юу гэдэг нь дэс гаргаж авах бүхэл эрчим хүч гаргаж авах бүхэл биологийн ургацуудыг хүнсний ургац гэдэг нь бол ойлгомжтой тийм. За энэ хүрээд бичлэгээ өндөрлөж байна. Сэдвээ өндөрлөе. Анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа.